Сайн уу? Энэ өдрийн минь төргий. Та нар минь сайн уу? Сайхан амарч байна уу? Би нойрт амарч байна уу? Гэртээ амраал. Тэгэд надад ойрын бас 2 хоног будын бацах хөдөлгөөн нөлөөлөд 2 хоног жоохон гониглаад юу ч юмэргүй нөө. Тэгээд маргаашнаас сэргэн. Тэгээд манаас насараад тэгээд би ингэж явуулж чадахгүй байхгүй юу? Бага юм шиг бодоод идэг. Тэгээд явуулж чадахгүй гэдэг нь шууд утгаараа ингээд гинт гараад ирэх юм шиг. Тэгээд заримдаа гинт мессеж над руу бичих юм шиг ингээд санагдаад идэг. Гэтэ энэ баг өвчнөл юм шиг байна л да. Тэгээд нөхөртөө ярьж чад одоо энийг болох хэрэгтэй гэдгийг ойлгосон. Бүх зүйл сайхан болно гэдэгт би уус итгэдэг. Тэгээд маш олон зүйлийг ухааруулсан. Найздаа баярлаа. Маш хайртай шүү. Тэгээд би маргаашнаас нь сэргэж эхэлсэн. Өөрийгөө сэргээд өөдрөг болохоор шийдсэн ба. Нэгдүгээр би өөртөө итгэлтэй болж урам зориг авахын тулд дуртай зүйлүүдээ хийхээр болсон. Өөртөө хичээнэ. Хэмэл авах жоохон цаг их болдог байхгүй юу? Тэгээд тэр нээр хэрэгцэн. Би бас нэг 2 жоохон удаан 3 цаг яваад байдаг. Тэгээд хүзүүгдүүд тэгээд булчмаа жоохон хэцүүдэг. Тэгээд одоо би нэг 7 хоног тавиа гараад за юм хийх хөдөлгөөн байна гэдэг. Тэр цагтаа ингээд байдаг байхаар болж байгаа. Тэгээд юм их ингээд анхаарал төвлөрсөн сайн нөлөөтэй юм. Ингээд юм хийх ингээд суучгаар ингээд надтай гоё идэг. Ингээд нэг итгэж ингээд годлуугаа орсон бодлоод маань ингээд алхалсан байдаг. Тэгэхээр ингээд та хэд бас ингээд гэртээ ингээд уйдаа дэвлдээ эсвэл мэдгүй жоохон хийцгүүрэл байх юм бол юм хийд үзээрэй. Эмэгтэйчдийн дотор нэг юм цаана нэг юм айдаг юм одоо цаан чанар байдаг байхгүй юу? Тэгээд тэрийгэ ашиглаад тэгээд өөртөө гоё юм тайван байдалтай анхаарал төвлөрөлтөө сайжруулад бас нэг гоё хувц орчин гэсэн үг шүү дээ. Хувц нь хэд үс чинь хүүхдэд юм хийдэг ч гэсэн. Тэгэхээр нэг цагийг ингээд үр бүтээлтэй. Гэхдээ тэр нь ингээд надад ашигтай байх хэрэгтэй. Одоо би жоохон амиач гэж бодож байгаа юм. Хүмүүс юу гэх надад хамаатай биш. Тэр жоохон амиач намайг уучлаарай. Уучлаарай цаашаа би өөрийнхөө амьдралаар амьдарч байгаа. Тэгэхээр ингээд хүмүүс чамаас өөр байж болно гэсэн үг байхгүй юу? Тэгээ ингээд над шиг юм байж болно, чам шиг юм байж болно гэсэн би нэг сайхан ингээд шүмжлэхгээр ингээд байгаа юм хүлээж аваад тэгээ ингээд хамтдаа гоё цагийг хөвчлөл өнгөрж ирдэг амьдралд өөр яг хэрэгтэй. Эртний зөндөө байгаа. Гэтэ яг хөө тэгээд юм аяхан надад бас гоё урам зориг өгдөг зүйл гэсэн үг. Тэгээд урам зориг авсан 2-7 хоног болгож байна. Хүн хэцүү үедээ яаж давах арга олцсон маань надад бүр амар таалагдаж байгаа. Тэгээд өөрийгөө ингээд олон бол мэдэм юм тэр одоо олсон юм шиг баяртайдаг. Тэгэл өөр таймд мөртөө хүн өөрийгөө агаард гарсан. Тэр хооронд би хийх юм удаа ингээд гоё хийгээд өөртөө зүй дадал үсгээд байж байна. Энэ өөрөө бас манай охин амар гоё бүтээлч юм байна. Тэгээд энэ өрөөнд орж ирэхээр ингээд цаанаас аяга юм имэр санагддаг. Тэгээд юм ихтэй би энэ өрөөнд байх дуртай. Бүтээлч байдлын маань онгод ороод би өөртөө даашин цаг өөрчилж байсан байгаа. Тэгээд рил хийсэн байгаа. Мэдээж 100 цаг болохоор хөдөө явсан. Нар салхинд эрчим энерги аваад голын чимээ сонсоод сэтгэлээ баясгаад ирсэн. Ийхүү миний утга учиртай амьдралын нэгэн сонирхолтой сар ингээд дуусж байна. Амжилт бүтээлээр маш дүүрэн байлаа. Тэгээд 8 сартаа баярлаа. Гэтэ би дуусаагаа миний влогны 2 дахь сайн орно. Сайн уу? Өнөөдөр 9 сарын 29 30 юм уу? Болж байна. Би тэгээд зураг зурж байна. Энэ нэг хямарсан шалтгаанаа бичлэгийнхаа өмнө хэлсэн шүү дээ. Тэгээд урд нь би найзгаа юм хараарандагаар зурсан гэсэн хараар. Тэгээд тэрийгэ гоё өнгөлөг болгоё гэж бодоод одоо өнгөлөгөөр зурж байна. Тэгээд найзгаа гоё цэцэг талд нь
тайван үлдэхэр шийдлээ. Тэгээ миний сэтгэл санаа ер нь бол сайхан болж байгаа. Тэгээ одоо шинэ сар эхлэх чинь 9 сарын нэгэн яг ажил амьдрал бод чигнаал эхлэх баг. 9 сар бол бүр маш их хүчтэйгээр өнгөрөнө гэж өөртөө төлөвлөсөн байгаа. За тэгээд нэг юм хүдээ. Энэ бол манай найз. Манай найз ингээд надад юу нэг айгүй хайртай байсан. Яг миний ингээд найз банд юм шиг заримдаа ингээд дарж гин үү, үсэж гин үү гэл намайг гэрт хүргэж өгвөл тэгээд бид тэрт ингээд 10 жил өнгөрөөсөн өчнөө олон дурсамж байгаа. Дээрээс нь их сургуульд ороод би яг найз залуутай болтол маань ингээд тэр маш гоё дурсамжуудыг хамт одоо хийсэн. Би тэгтээ гараа амрааж байгаа зурж агаад гараа амраангаа жоох яриа гэж бодсон. Зөндөө олон болзоонд явсан. Надтай хамт болзон хүмүүс бүгдээрээ найз маань танина. Найзыг ер нь амар сандаг. Тэгээд одооноос энэ бол ингээд болоод өнгөрсөн зүйл юм аа гэдээ өөртөө ингээд хэлээд ингээд сайхан тайван сайхнаар найзыг яг сэтгэлээсээ өдөж явуулахар шийдлээ. Тэгвэл би яг урдан жил ингээд нас арсан найз маань ингээд төрсөдөр болоод тэрнээс хойш би нэг хямраад тэг хямарсан сэтгэлээрээ явсаараад 12 сард бүртгэхий дархлаа маань унаад сэтгэл санаа маань хямраад бие маань ингээд хямраацсан. Тэгээд би ингээд өвдсөн. Өвлийг арайч нэг юм давсан. Одоо ингээд хүний цаг нь болсон баг гэж бодоод ингээд өөрийгөө ч гэсэн тайвшруулъя гэж бодоод ядаж ингээд найзтай зориул зураг зурж байна. Тэгээд би бол өөрийгөө яг зураач гэж боддог юм. Гэтэ би өөрийгөө мэдрэмжтэй гэж боддог. Аав маань яг мэдрэмжтэй юм байдаг. Би энийг нэг үүлж авсандаа баяртай байдаг. Тэгээд юу л бол хийчдэг би. Яна би гээд амар хөнгөрөөс. Аавд бол баяртай. Манай айгу уран бүтээлч юм байдаг. Тэгээд нэг юм хүдээ. Манай найз бол ингээд нинж ашиглах юм байсан. Би гоё үлгэр найздаа зориулж бичиж гэж бодож байгаа. Тэгээд дараа нь та нартай суулцнаа. Тэгээд миний сэтгэл санаа маш сайхан байгаа болохоор бүгдэнд нь хайр хүсье. Тэгээд ингээд сэтгэл санаа бол маш доктортой байхгүй бол тэгээд би өвдөж болдгийг би өөрийнхөө сая биеэр ингээд мэдэрсэн болохоор та нарыг бас ингээд өөрийгөө жаахан хянаад сэтгэл санаагаа тогтоон сайхан байлгах одоо орчин бүтүүлээ тайван сайхан амьдарцгаарай. Бүгдэнд нь ер нь хайртай. Та нар бол миний эдэс шүү. Баяртай.